Эё, зөө цан guys, даршин бичлэгээр уулзч чадаа тун тата байна. За энэ удаагийн дугаараараа ямар бичлэг оруулах юм бэ гэх юм бол би бүр 2-7 хоног бичлэг оруулаагүй. За тэгээд өмнөх 7 хоног оруулах байсан бичлэгээ одоо энэ 7 хоногийнхоо бичлэгтээ базаад ямар бичлэг оруулах юм бэ гэх юм бол удахгүй 3 сар болоод хавар болж байна. Японы 4 сарын 1-нд те шинэ жил одоо хичээлийн шинэ жилээр баярлах гэж байгаа байхгүй. Одоо тэрний тохиолдолд одоо олон монголчууд Японд ирж байгаа бах. За тэгээд тэр залуучууд те оюутан залуучууд одоо тус олох үнэснээс те Японоос те яг юу авчруул зүгээр вэ те хүмүүс их асуудаг шүү дээ. Ямар юм авчих уу, юу авчих уу те. Юу авчруул зүгээрээ бас ирээд те юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэдэг тийм хурган зөвлөгөө те тусламж маягийн тийм бичлэг оруулах гэж утсан юм аа. За тэгээд маань бичлэгтээ орцгоё. За нэгт гэх юм бол юу авчих вэ те. За Японоос юу би анх бол тэгэл бас зөндөө бичлэг хайжсан байхгүй те. Юу авчих уу, яах уу, ийх үү те. Хувц сонор ямар байх уу тэгэл автос мусус ноутбук эдэр юм авах уу гэж боддог байсан. За тэгээд авчих хөстэй эхний зүйл гэх юм бол ном. За ямар ном бэ гэх юм бол одоо мэдээч тойл бичих тийм үү. Японоос сурах гэж байгаа Японы тойл бичгтэй үг мөнгө чийжлээ. Тэгэхгүй бол Японд ирэх юм бол ямар ч тийм Монгол ном олдохгүй мэдээч. Тэгээд даана гэх юм бол одоо Еш ижүү буюу Ест бэлтгэх тийм одоо математик одоо физик таг мартсан байгаа шүү дээ ковид үе та нар. Жишээ нь одоо ихтэй сургуульд орохыг бодож л байгаа юм бол ижүүдэр их оноо авахыг хүсэж байгаа юм бол тий одоо тэрийг сэргээх одоо физикийн шалгалт өгөх юм бол физикийн том юм ч юм уу тий математикийн одоо шалгалт мэлтийн тийм одоо одоо юу гэдэм бэ мэдэхгүй тий Ест бэлтгэх тийм номнууд заяа. Тэгээ өөр бас ном унш зохиол мөшөөл тэгээ энд ирээд ганцаардаад эм ороод хийх зүйлгүй болохоор ном уншин заяа та нар. Тийм байгаа. Тийм үү. За тэгээд хоёр гэх юм бол юу жихвч одоо утасны хэрэгсэл заяа. Утасны хэрэгсэлтэй хэрэгтэй. Жишээ нь юу гэх юм бол одоо iPhone 14 тэ 13 да 12 мөр хамаагүй заяа. Тэр утаснуудын одоо кейс мэстэй ялангуяа жихвч аймаг хэрэгтэй. За яагаад гэж юм гэх юм бол энд ирээд мэдээж одоо одоо Японоор юм үзэн сонсголын хичээл орно. За тэгэл дуу муу сонсно, эм орно. Өөр яадаг ажил мэтлээ явна, ажиллаа явахдаа дуу сонсно, нэгтэй дуу сонсно, дэншаанд явж байхдаа дуу сонсно юм үзэн те. Тэг чи чихчл амар хэрэгтэй. Оо, тийм үү. Японд бол угийн баг юм байдаг байхгүй юу? Хувцс мосны талаар хөрхөн тийм хямдхан хувцс бол олдно. Гэхдээ Японд бол хувцс жоохон үнэтэй байдаг байх гэж бодоод байна. Тэгээд бас нэг бас хямдхан газар байгаа ч гэсэн тэгээ ер нь бол жоохон үнэтэй. Гэхдээ яг хаа тэгээд ирээдээ юу худалдаа авахлаа гэдэг 2-3 сард бол зүгээр. Тийм болохоор нойрын 5-6 сартаа хувцс өмсгөр хувцастай ирээрээ гэж хэлээ. За дөрөвт юу юм бэ гэх юм бол одоо за өөр нэг сүртэй хэрэг юм болохгүй гэж би хэлсэн. Тэр нь яагаад гэх юм бол Японд бол бүгд олтон шүү. Бүгдээрээ бас гайг хямдхан зөө. Бараг Монголыг бодвол хямдхан шүү чихгүй бол тэ одоо ирээл габан одоо аяг шанаг пледэг одоо тэгэл юу гэдэг те төмс айлгагч театр маадр гэдэг бүгдээр хогор олтон зөө. Ерөөсө тэрнээ бол санаа зовхон байхгүй. Бүх юм байгаа Японд. Бүгдээр байгаа. Тийм болохоор илүү зүсэн энэ жижиг хог шог одоо цаг маг те сэрүүлэгтэй цаг маг яг үндэ бол олтон зөө. Бүр хогоор их байдаггүй энд. Яг нэг сэрүүлэгтэй цаг аваад ирэл зүгээр. Тэгээд тэр мөр бол бүгд олдохлохоо тийм юм хог могоо ширээд тэр чимтаныхаа одоо зайг маг эслэд бол дими. За тэгээ яг одоо дөрөвт нь гэх юм бол одоо мөнгө хэр хэмжээний мөнгө ачих ба тий. За тэгээд одоо надтай адилхан сонингийн тэтгэлгээр ирж байгаа хүүхдүүд болоо тий баймаар юу ингээд автоматаар олдоо тий бас танасаа бас төлөгдөж мөлөгдөөд ингээд бас хөөхөн ямар ч тийм хөөцөлтөө юм байхгүй хүмүүст бол нэг 5 6 маа 7 маа байхад бол хангалттай гэж бодож байна. Тэр нь яагаад гэх юм бол ойрын яг нэг юмыг гэж мэдэх тийм үү 3 сарын хугацаанд хоол хүнсээ одоо зөвхөн өөрөө болгоод одоо айсмэл олдохгүй хийх боломжгүй ч юм уу тийм болгоод өөрийгөө болгоно гэж үзснээс бол нэг 5 маа бол 4 маа бол хангалттай хүрнэ. За тэгээд бас сургуульчин хоол айсмэлчин хоол бол ингээд тэншаагаар төчдөг байхгүй амар ядаргаатай. Тэгээ хоол олчих юм бол тэгээд байнгын дэншаач бүр амар үнэтэй зөө. Тэгэл одоо жишээ нь дэншаар нэг 50 минут ч юм уу цаг явдаг гэх юм бол тэгэл сарын гэхэд одоо марг 1 ман дэше гардаг тийм хүмүүстүүд бол зөндөө сонссон. Тэдний бол тэгэл бүр сар болгон тэгэл цалингаас 1 ман ч одоо 200-300 мянган төгрөг ингээд зөвөр нэг одоо дэншаа нөгөө нэг юу гэдэг чинь богоонд явахад үрдэг зөө. Тийм болохоор тэр хэмжээний үгүй харин хуваараа тэгээ бүх юм одоо байр өөрөө олно. Тэгэл ажиллаа өөрөө олно юм гэх юм бол баг 10 манаас дээш байхгүй болох уу хаа. Тэгээ нэгт байраа олно тийм үү. Байраа олж аваад урьдчилгаа өгөн тэгэл 1 сар 2 сар
одоо ажил олохгүй байж магадгүй те хэл айтай ус айгуусаа шалтгаалж бас уудаж магадгүй. За тэгэл хин ирээл одоо гой юм үзэн штэ гой хот мот гой юм химээ санагдан тэгэл мэдээж залуу юмч тэгэл мөн зөнгөө үрэх магадaltaй. Тэгээ бодолтой байгаараа guys. Ерөөсө Японд ирээд штэ нэг одоо хамгийн зов одоо том шалрах асуудал болно штэ. Японч ингээд 100 yen муу нэг ингээ 1000 yen зэн ингээд 100000 амар жоохоо санагдан. Дааж чинь нэг төгрөг нь 20 одоо Японы 1 yen чинь Монголын 27 төгрөг байхгүй. Тэгж бодоод үзэх шүү дээ. 100 yen чинь 2700 төгрөг байхгүй. Тэгээд зарим юм чинь нэг 200 yen, 100 yen, 150 yen гэж бодож өө энэ ямар хямдхан юм бэ гэж хүн аваад идэх байхгүй. Тэнгуү зөв мөнгө чи уурсан. Тийм болохоор юм авч худалдаахаасаа өмнө сайн тооцоолж бодоод тэгээд хэрэгтэй юм бодлож авах шнэ гэдэг одоо сайн бодоод худалдаа авалт хийгэрэй гэж бодож. Тэгээд Шинжуку Минжуку те том хотодоор орох юм бол зүгээр те бас зүгээр юм үзээд те бас үнэхээр орох газар байл те ороод бас те хамаа намаагүй явж болох юм бол зүгээр л мөнгө чинь урсгах байх шүү. Тийм болохоор болгоомжтой байгаарай. За тэгээд нэг ноутбукны талаар харах юм бол хичээлд ажиллах ноутбук одоо боломжгүй бол нэг хөөрхөн ноутбук аваад ирж болно. Мэдээж та бүхэн Японд ирээд биш үү? Ойрын 4-5 сар биш үү? Мэдээж одоо нэг юм өрөөнд орлоо шүү дээ. Энэ өрөөнд дотор шүү дээ. Юу вэ гэхээр фотон, хөргөгч, пэйж, за тэгэл плейт гэсэн. Өөр юу ч байхгүй. Та ингээл уцаал оролтон зөө. Зав чөлөөтэй юу вэ? Уцаал оролтдог байхгүй юу? Нь ихэнх залуучууд одоо өсгөчүүд тийм үү? Уцаал оролтдог байхгүй. Тийм болохоор тэгээ бас нэг хөөрхөн бас ноутбук байх юм бол одоо юу яана гэсэн үг байхгүй бас тийм нэг зураг мөнгөт одоо Японы нэвтрүүлэх юм одоо хөөрхөн бас тийм нэг зурагчийг ахилж болно гэсэн үг байхгүй байн тоглоод моглоод байх байхгүй тоглох нь болохоор шалбалаа шүү дээ тэгэл тийм би яг хөттэй тоглолдог гэхдээ бас тоглох муу гэж бас хэлий бас мууч бас биш зэ бас нэг тэгээ одоо за тэгээд заваар авчлаа за тэгээд өөр юу гэх юм бол Японд ирээд анхаарах зүйл за Японд ирээд хамгийн их анхаарах зүйлс гэх юм бол тэгээд даачи нэг зүйл болохоор юу авчрахаа гэдээсэн шүү дээ. Тэрэн дээр нэг нэмж хэлэх юм бол дугаар авчирж ирж би нэг хэлэхгүй бэ гэж бодсон. Яг сургалтын Монголдод айгүй муухай байх. Тэгтээ биш дээ. Монголоос бити дугаар авчирж ирээрээ. Нэр шүү. GT митэн зүгээр хот заяа. Зүгээр мөнгө чинь зүгээр 200-300 мянган төгрөгөөр хосон шүү зүгээр. Байхгүй болох заяа. Би өөрөө тэгсэн баахгүй. Би ингээл тэгээ GT наваад ирсэн чинь нөгөөх нь одоо мэдээж дата гэж юм одоо Японд амар болцоо. Мэдээж танаа орсон байр чинь Astar Wi-Fi таагаа зөө. Astar Wi-Fi таагаа. Тэгээд мэдээж тэгтээ Astar Wi-Fi-тайс баг тэрнийхээ төлбөр төлөн зөө. Ядрагатай. Тэр 500 400. Монгол мөнгөөр төлбөр одоо баг 200 мянга. Үгүй 120 мянга. Тийм баггүй. Тэгээд үгүй байхгүй гэх юм бол эхлээд одоо Японоос жишээ нь GT митинг одоо дугаар аваад ирлээ шүү дээ. Тэр чинь өсөөл 5 ГБ 10 ГБ 20 ГБ гэхгүй. Тэгснээ 3 сая 4 сая зэ. Тэр нь Монгол мөнгөөр бодох юм бол 100 мянган төгрөг байхгүй. Тэгээд сард бодоод үзтээ 20 мянган төгрөг үгүй 20 ГБ сард хүрхүү. Хүрдгүүл байхгүй юу? Наа чи бичлэг үзээд ингээд бичлэг идүүтэй юм. За мэдгүй амар их юм үздэг зэ. Facebook юм ингээ постлдог хүнд бол яагаад ч хүрхгүй. Тэгээд танд одоо баг хийх цаг чи уцаал оролтон тийм болохоор шүү дээ. Дугаарын асуудал амар шүү. Тийм болохоор миний зөвлөх гээд байгаа зүйл юу юм бэ гэх юм бол дугаар Монголоос бити авч ирээрээ. За тэгэд Японд ирээд штэ дугаарыг гой хөөцлөд явж болно зөө. Яг адилхан 4 сая үнэтэй мөртөө баг 100 ГБ тийм дугаар олдохгүй. Тэгээд дээрэс нь pocket Wi-Fi байдаггүй. Тэр нь бас 4 сая төгсөн мөртлөө дата хийсээр байх жишээ. Жишээ нь одоо маш их аним үздэг зөө. Юм кино драма үздэг бол залуучууд биш штэ. Наад чи би бол амар миний сарын датаны хэрэглээ бол баг 200-300 ГБ ордог байхгүй юу? Би бол одоо Wi-Fi ашигладаг. Миний Wi-Fi хязгааргүй. Яг үнэн гэх юм бол 400 500 завцсан. Тэгээ хөөрхөн олцсон байхгүй би хайж явж хөөцөлдөд олцсон байхгүй. Тийм болохоор датаны асуудал амар тулгарсан зэ таа. Тийм болохоор Монголоос дугаар авчиж ирэхгүй. Дараа нь энд ирээд штэ. Japan зар маар дээр штэ. Одоо Neko гэдэг одоо манай ихчд ихгүй. Тийм юм ихч мэт залуу одоо Японы тийм утасны сими одоо дугаар зардаг газар ажилладаг тийм хүмүүс аахгүй. Тэр хүмүүстэй одоо ихний хэл мэдхгүй байвал штэ. Хэл мэдчих юм бол шууд зүгээр том компани дайраад өгдөг. Тэгэх юм бол гой урамшуулууд байгаа. Тэгээд тийш нь ороод штэ гой ингээд урамшуулууд өгдөг зөө. Зүгээр жишээ нь одоо шинэ хэрэглэгч олонгууд одоо нэг гайг уцчих шиг хоёр маань ч өнгөн шиг. Тэдний штэ одоо үнэн юм уу худлаа юм уу гэж та бодож иж магадгүй.
Үнэн заяа. Үнэн гэхдээ сайн асуугаараа заяа. Сайн асуу. Гэхдээ ер нь л үнэн шүү заяа. Яг нэг жоохон нэг аппликейшн одоо Netflix шиг заяа. Тэр нэм тийм ашигласан гэнэ сарын синмиг 2 син аавн заяа. Тэгтээ биш дээ. Зүгээр нэг 2 3 сар тэр син шиг ашиглаад биш дээ. Нэг 2 3 маны тийм утсыг өнгөө авчиж байгаа байхгүй. Тэгэхээр хамаагүй ашигтай заяа. Эсвэл одоо биллнер бүр 2 маа авна гэдэг баг 500 сая төгрөг авна гэсэн үг байхгүй. Тийм болохоор тийм боломжууд байдаг. Тэгэхээр дээрээс нь шүү дээ. Над шиг амар их юм үзэж дата их ашигладаг хүмүүст pocket wifi зөв би санал болгож байна. Яагаад гэх юм бол 100 гигабайт яг үндэ хүрдгүү шүү. Тийм болохоор дараа нь датаны асуудал тэгээ нөөдгөө нөрөка ингээд солино одоо дугаараа өөрчлөн өөр их аав юм аав гэхэрстэй бөөн лайлн хөөцөлтөн хэлсайгуу бол тэгээд ядаргаатай тэр нь бол мөнгөчөөс тох жинхэнэ аав шүү. Яагаад ингэж хэлээд байгаа юм бол мөнгөчөөс авдаг штэ. Надаас бол баг 100 хэдэн мянга 200 мянга зүгч авсан байхаа би мартчих. Тийм байгаа шүү. За дараагийн ярих зүйл гэх юм бол одоо Японд ирээд штэ дөнгөж одоо ирээд одоо нэг байр манд орчлоо штэ юм ингэж энэ там болчихгод эргэн тойрноо маш сайн судлаарай. Эргэн тойрноо маш сайн судлаарай. Яагаад гэж байгаа юм бэ гэх юм бол одоо ингэж эргэн тойрноо сайн судлаагүй мөртлөө штэ ингэж хямдхан хаа мэд хүн амнаас асуугаад юм хоолгол газар ингэж хайгаад зүгээр ингэж жоохон нэг төв мүү маягийн газар явж байгаад ингэж жоохон хямдхан ч юм уу тийм газар ингэ олоод штэ заавал ингэ хол молоос ингэ аваад ингэ хэдэн сар ингэ заваарж исэн чин ойрхонд чинь за бараг хэвээр алтан боломжтой. Тэ юу гэдэг вүлээ одоо ямар зүрх өгдөг вэ одоо. За мэдгүй марцлаа заяа. Ерөөсөө ойрхон зөө бүр амар том боломж байх чинь хаасан хол муусан юм ирлээ хайгаа яваад идэм бэлээ. Тэрийг би бас одоо жоох мэддэг байсан гэсэн өөрөө бас нэлээ явж одоо булан тохойг ингээ сайн шалгасан гэж бодчихсон. Бас дотоо шалгасан бэлээ. Тийм болохоор тийм сайн газруудыг шалгаж тий хаан том дэлгүүр юу байд энэ тэмцээг маш сайн шалгаа. Тэгээд миний санал бол дэлгүүр гэх юм бол шүү дээ. Японд ирээд Daiso заяа. Эсвэл 100 ингээ Lawson заяа. Өөр юу дээ. Seiyu дэж үү. Seiyu. Өөр одоо юу гэдэг юм. Тэр мэр байх юм бол тэгэл хэвээр. Jig nice. Баг Daiso баг нэгчүү. Миний хувьд бол Daiso нэгцээ. Бүх юм баг 100 юм заяа. Тэгэл тэр дотор ч өстой. Элтэ бус яан зэн байгаа. Тэгвэл орлоолоос та баг амар олон ашигтай. Гой юм аваад байгаа тэгэхээр тийм дэлгүүрүүдийг ер нь бол хайгаад судлаарай гэж хүсэж байна. За тэгээд жишээ нь бас угаалгын машин байхгүй тий байх юм бол угаалгын тийм газар байдаг хгүй тэр миний хайгаад бол ер нь л тэр дүүргээ зүгээр нөхөл зөө. Уг юу их гараад зүгээр яв. Япон хүмүүстэй тараад яриул сайн хэлмэлж сайжин гэртээ буугаад байхгүй зөө. За тэгээд дараагийн ярих зүйл юм бол одоо жоохон өнгөрсөн ч юм уу жоохон байж одоо хүмүүстийг шөмөлж магадгүй өнгөрсөн ч юм одоо мэдгүй. Энэ одоо юу мэдээ гэж яаж магадгүй. Гэхдээ яг миний тэ намайг сувцгаад байж намайг дарж ирж үзэж байгаа хүмүүст ингэж хэлэхэд байна шүү дээ. Энд ирээд шүү дээ ингээд ганцаараа манзар байх бол амар эморн зөө. Эморлаа зүгээр. Эморн ганцаардан lalala. Энэ ганцаар ирсэн тэ найз нөхөд байхгүй тэгээд ингээд найз хөрлөмөл танихгүй дамуу мааг найзлах юм болно. Тэгтээ хамгийн амар зүйл гэх юм муу зүйл маш амархан урагддаг шүү. Тамхи харих хэрэглэдгүйсэн бол тамхи харих хэрэглэдэггүй гэрэ байгаараа. Тэгээд яг тамхи татдаг те арх марх даас пими уудгүйсэн бол бити уугаараа эморох ганцаардаа тайлах маш олон гоё арга Японд бэдэ шүү. Монгол байгаа шиг бити ингээ буруу сонголт хийгээрээ. Тэгээд найз нөхөдтэй гоё ингээ харилцаад бити ингээ гэртээ бугаарай. Японд яг бас олон асуудал турлаад хэцүү байж магадгүй. Тэгээд одоо бас нааг одоо аль ирээд нөлөө бодсон байгаа ч юм үзчихэж магадгүй энэ юу гэдэг тэнхтэй байна гэж магадгүй ч гэсэн одоо удахгүй ирэх тий одоо менюийн залуучууд шүү дээ ирээд тэгж магадгүй тэгээд ер нь ирчүү төв манай үеийн та нар бас үзчихэж магадгүй тий энэ юу стат байгаа тэнийг юм уу хайшин мэшин гэж бодож магадгүй гэхдээ тэгэл та нар ихэнх хөө мөнгөө тэгэл арх 6 цэнгэлдөрөө дуусчдаг болохоор бити тэгэрээ гэж хүсэж байна. Яад бол Японд л 20-наас хүрэл зөө одоо тэр пими баг бүх юм чөлөөт болчихдог. Тэгэл баггүй уян алдарсан хошдог. За тэгээд тийм үү. Уян алдарсан юм яриад авчлаа. За тэгээд өөр гэх юм бол мэдээч одоо тэгээд өөр нэг сүртэй юм бол байхгүй наа. Нилээ санаа зовж магадгүй удахгүй ирэх гэж байгаа бол гадууч үдээд шүү дээ. Нилээ санаа зовж бас айж догтлж магадгүй. Тэгээд зүгээр бити санаа зов ухаантай бай, тайван бай, бити түргэн ажиллаж. Японд лөөрдүүлж магадгүй лөөрдүүлэхгүй байхыг хичээ. Тийм Японд ирсэн зөө ямар ч
мессежэнд нь шүү дээ итгэхэд хэрэггүй шүү дээ. Одоо Японд дугаар муугаар авлаа шүү дээ. Тийм бол ямар ч мессежэнд итгэхэд хэрэггүй啫. Мэйл бүр заавалч одоо өөрөө чинь залгаж яаж хийж байгаа тийм хүмүүс Япон хүмүүс итгэж яаж яа ямар ч мессежэнд дээр тийм төлбөр мөлбөр юм тийм юм бол бити дараараа тэр бол зөв бүгд лөөр байгаа. Тэгээд бас лөөр зим шиг лөөр байд юм байлээ. Тэгэхээр бити тийм одоо лөөр мөр юм танихгүй бас хүмүүс байх юм бол нэг бити бас ялчгүй хэл амир чухал. Хэл амир чухал. Тийм болохоор хэлээ одоо энэ одоо өнөөдөр чи 3 сарын одоо хэлнэ шүү дээ. Тийм одоо 3 байна. Тийм болохоор одоо одохгүй 4 сарын нэг болоо тэ 20-ны хавцаар ирэх байх. Ихэнх нь тийм болохоор энэ хоёрын хугацаанд ядаж ойр зүрийн харилцаа юм өгөөд сайн чэжлээд яваарай гэж хүсэж байна. За тэгээд сүүлд нийлэх юм бол тэгээд бас нэ тутууд юм зөндөө ярьсан байж магадгүй. Тэгээд ямцсан дугаараа өнөртөөд өндөрлөе гэж бодож байна. За тэгээд одоо энэ сүүлийн хэсэгт нь болохоор та бүхэн өөр асуумаараа зүйлээ бүр чөлөөтэй шүү дээ. Бүр чөлөөтэй комментэн дээр асуугаарай. Намайг үздэг, subscribe авсан бүгдэнд нь хайртай шүү лөө. Тийм болохоор хамаагүй асуугаарай. Би комментэн дээр чатгараа бүгдэнд нь хариулъя. Тэгээд та бүхэн бас тэ одоо алдаад ухаахаас илүү бас төрүүлээд ухаарад ойлгоод алдахгүй яваасаа гэж би хүсэж байна. За тэгээд энэ дугаар хамт та бүхэндээ баярлалаа. Дааш имжлэг ууслаа. Түр баяртай.